За ингээд веган хоол Монгол орны уур амьсгал тохирох уу гэж. За миний хувьд л ерөнхийдөө одоо ингээд 2009 оноос хойш махаас гараад нийтдээ 11 жил болж байна. За энэ 11 жилийн хугацаанд бол энэ веган хоолыг бол хоолтон болоод 11 жил болж байгаа. Энэ хугацаанд бол ерөнхийдөө 11 хүнд хэцүү хахирахтуу өвлийг бол бас давсан байна. За тэгээд веган хоол Монгол орны уур амьсгал тохирох уу? Яаж тохирох? Миний хувьд бол хоол хийжээд Монгол орныхаа уур амьсгал бол тохируулж идээд за ямар нэгэн байдлаар бас хүмүүс веган хоолтон болчоод уур амьсгалдаа бас тохируулж чадахгүй. Тэрнээс болоод ядрах хийх асуудал бол зайлшгүй бас гарч ирдэг байгаа. За энэ тухайд бас мэрэгжлийн эмч багшлаас хэвлээс авах зөвлөгөө авъя. За тэгэхээр энэ тухай бол ерөнхийдөө юм байна. За нэртээрээс монголчууд бол ерөнхийдөө өрөнд бол хаврын дуунцараас ахгүйгээр ерөнхийдөө намрын дуунцаар хүртэл монголчууд бол юу хэрэглэдэг гэсэн маш их хэмжээний сүү цагаан идэ. За ан авахгүй бол махан бүтээгдэхүүн идэхгүй маш их хэмжээний сүү цагаан идэ хэрэглэдэг. Энэ ямар учиртай юм бэ гэхээр улирал нь 100 болоод ирлээ та. Улирал нь 100 болоод халуун болоод ирэнгүүт монголчууд сэрүүн чанарын хүнс хэрэглэдэг. Уураг гэдэг зүйл бол өвөл маш их хэмжээгээр хэрэглэх бас тийм хүний байдаг сайн биш юм байна. За яаж ихээр уураг гэдэг зүйл өөрөө сэрүүн чанартай байдаг учраас монголчууд 100 намрынхаа хаврынхаа өрн дулаан цагийн үеэр хэрэглэдэг байсан байжээ. За ингээд ихээр уур гаднаас халуун одоо уур амьсгал төөнөнд ирэхэд дотроос сэрүүн чанарын бүтээгдэхүүн хэрэглэхээр ингээд тэнцвэржээж ирдэг юм байна. За гэтэл яагаад намрын сүүсээр 11 сар болоод өвлийн сар эхлэхэд монголчууд өвөл хүүтэн болж эхэлдэг те. Өвөл хүүтэн болж эхлэхэд монголчууд яадаг байсан бэ гэхээр зайлшгүй энэ хүнд хата өвлийг давханд бол монголчууд идшээ идэг байсан. Ингэж идшээ ихдээ яадаг байсан бэ гэхээр мах хэрэглэдэг байсан байна. За тэд нар бол хаврын тэргүүн сарлагаас хүртэл махаа хэрэглэдэг олонцтой ард хүмүүс. За махыг ямар учраас хийж хэрэглэж байгаа юм бэ гэхээр махан дотор байж маш хэмжээний өөх тус. Энэ өөх тусанд маш тийм халуун дулаан энерги ялгаруулдаг учраас дотроосоо одоо тийм улирал нь гаднаасаа хүүтнэр төөнж байгаа үед хүний бие өрөөнд дотроосоо халуун бүлээн чанарын хоол хүнс хэрэглээд идэхээр бас тэнцвэрч өгдөг байж. За одоо энэ европчууд ч юм уу америкчууд ч юм уу ингээд энэ зүйлийг бол бас мэддэггүй юм л манай монголчууд ийм энгийн уламжлал болсон онлыг яасан бэ гэсэн чинь ерөнхийдөө ингээд өвөл болохоор америк ч юм уу европ ч юм уу тийм бусад өрний орнуудын хувьд яадаг вэ гэхээр хүний биеийн бодис солилцсон өвөл болохоор 18% унчаад байдаг юм. За гэтэл Монголын хоол зүйч доктор Тисийн багш доктор хүн маань энийг Америкт очиод ийм юм байдаг юм аа. Монгол хүний бодис солилцсон өвөл зунч нэг хэмжээнд байдаг юм аа гэдэг. Тэгээд энэ тухай гаргаад энэ яасан бэ гэхээр сая нөгөө миний ярьдаг монголчууд зундаа маш хэмжээний уураг сүү цай гэдэг маш хэмжээгээр хэрэглэдэг байсан. Өвөлдөө өөх тус буюу махан хоол хэрэглэдэг байсан. Зүйл маань одоо ингээд хүний биеийн бодис солилцоог унгаахгүй нэг хэмд барьж өгөх тийм арга болж. Энийг бол ерөнхийдөө сайхныг хүртэл ингээд одоо өрн дахных нь мэдэхгүй байсан учраас маш ингээд өвөл маш их ингээд бодис солилцоог эрчимжүүлэх гээл битний хэмжээгээр бөмбөгддөг байсан бол ердөө нэг тийм тэ халуун чанартай хоол хүрдэн чанартай хоолны зөрөөгөө л өвөл зундаа зөрүүлж идэх болцохоор байсан тийм зүйл байгаа. За одоо яг бид нэр 100 одоо юу идэх вэ гэхээр нөгөө нэг шош буурч дүүпүү те өөр гэхдээ бүтээгдэхүүн. За тэгээд дээр нь маш хэмжээний одоо ногоонуудыг маш хэмжээгээр идэх хэрэгтэй. Яг улирал нь нам болсон маш сайхан олон амин дэм эрсдэлээс хэлбэл маш хэмжээгээр гаргаад ингээд идэж болох юм те. За өвөл бол яхаа бид нар яах хэрэгтэй вэ гэхээр одоо нөгөө миний хэлдэг нэг хамгийн сайн чанартай майлаг нэг соёлын тус гэдэг зүйлүүдийг бол бид нар хоолн дээрээ одоо 100 хэрэглэдэг байгаа хэмжээнээс ерөнхийдөө бол нэг 20%-аар бол нэмэгдүүлж өгнө тосныхаа хэрэглээ. За тосоо яаж хэрэглэх зүгээр гэхээр хүн бол өглөө бол хийний цаг байдаг, өдөр шарын цаг, орой бадганы цаг. Өглөө яг хийний цагаараа хүн бол тосыг бол өглөөдөө бол бас хэрэглэж явах хэрэгтэй. За тэр санжааны тосууд одоо ингээ өглөө тосоо ингээ тийм араас нь хоёр халбыг уугаад араас нь усуух юм. Энэ бол хүний бол хийх хувьд дарахад тийм одоо чухал зүйл болж хувирж байна. За өвөл бол бид нар тосныхаа хэрэглээр зайлшгүй нэмж өгөх хэрэгтэй болж ирж байна. Дээр нь өвлийн улирал зориулсан хоол гэхээр одоо бид нар бол тийм ямар өвлийн улиралд бол бид нар дүүпүүг бас идэж байна. Дүүпүү маань бидний хийдэж уудаад байгаа хийг бол маш сайн дарж өгнө. За миний энэ 11 жилийн хугацаанд бас веган хоолтон байсан туршлага зүйл дүүпүү бол хийг маш сайн дарж өгдөг. Тосны хэрэглээ маань хийг бас маш сайн дарж өгдөг. Дээр нь бид нар өвлийн цагт бол тийм цагаан гаагаа бас маш сайн хэрэглэж өгөх хэрэгтэй. За цагаан луун гэж хүний биеэс бас хийх тайлдаг бас маш сайхан шилдэгтэй ургамал байна. Цагаан луу хэрэглэх. Дээр нь хар шош, цагаан шош эднийг бас тань төлхөө идэж өгөх хэрэгтэй.
өвлийн үйлсүүд бол веган холтон болж байгаа бол хоолндоо за тэгээд нэмээд бол дээр халуун хоол шүлтэй устай хоолыг бол бид нэр өвлийн үйлсүүд бол илүү их тийм түлхүү хэрэглэж хэрэгтэй байна. За зун намрынхаа захиуд яг өвлийн үйлсүүд хит их тийм бүгийн ногоо хүүтэн бол хийхээр бол бид нар бас маш их хийдэж үздэг байгаа. Тэгэхээр шинэ гарсан ногоонууд бол зун намрын цагтаа бол бас илүү сайхан түлхүү хэрэглээд өвлийнхөө үйлсүүд бол за өөхтөөс одоо сайн хар шаш цаашныхаа хэрэглээ дүүпүнийхээ хэрэглээ тосныхоо хэрэглээ бас илүү сайхан нэмж өгөх хэрэгтэй байна. Ингээд үлэх юм бол бидний хувьд бас тийм өвөл хийх ядрах ч гэдэг юм үү тийм зүйлүүд бол бас баг гарч ирэх юм байна.